Эрдэмтэн сумын багангийн багшаар ажиллаж байна. За хамтран ирсэн багш маань Оюн Билэг багш бид хоёр энд илтгэлээ уншихад бэлэн болоод байна. За миний сэдэв маань хүүхдийн өгрийг хөгжүүлэхэд багш эцэгхийн хамтын ажиллагааны нэгэн загварыг туршин хэрэгжүүлсэн нь гэсэн ийм илтгэл байна. За би боловсролын байгууллагт ажиллаад 18 дахь жилдээ болж байгаа. Энэ хугацаанд эцэгхийн оролцоог одоо үр дүнтэй зохион байгуулах зорилгоор төрөл бүрийн ажил хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрч чаддаггүй байсан. Энэ хичээлийн жилийн онцлог маань бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ онцлог жилийн хүрээнд одоо эцэгхийн оролцоог зайлшгүй татан оролцуулах нь бол нэг чухал асуудал болсон. Энэ одоо үйл ажиллагаанд эцэгхийнхээ одоо оролцоог хэрхэн сайн үр дүнтэй оролцуулах вэ гэдгийг шийдвэрлэх зорилгоор одоо миний тулгымцсан асуудал болж байсан учраас үүнийг шийдвэрлэхийн тулд дараах судалгаануудыг хийж би эцэгхийнхээ оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэдэн судалгаа хийж үүнийхээ үр дүнд асуудлаа ийм арга замаар шийдвэрлэж байна. За ангийн Эрдэмтэн сумын одоо бүрэн дунд сургуульд ажиллаж өөрийн даасан ангийн 30 сурагчийн хувьд эцэгхийнхээ судалгаа хийсэн. Энэ судалгаагаар бол ангийн 30 сурагчийн 25% хүүхэд нь бол малчин үрхийн хүүхэд байдаг. За энэ малчин үрхийн хүүхэд маань ер нь онцлог талтай тийм ээ гэртээ ээж аавтайгаа хамт амьдрдаггүй. Ээж аваасаа хол за тэгээд аав ээжийнхээ хараа хяналтанд байдаггүй ийм байдаг. Тэгээд энэ онцлог байдал нь бол ер нь хүүхдүүдэд маань одоо эцэг ангийн багшид бол эцэг хийээс хол байгаа энэ хүүхдүүд маань одоо бидэнд дэмжлэг болж одоо орж ирж төдийлөн чаддаггүй алс хол зайд байдаг учраас энэ нь бол одоо бидний бас бэрхшээлтэй асуудал байдаг. За судалгаанд хамрагдсан энд бол нэгэн удаагийн цугларалтаар хичээлийн жилийн эхэнд одоо эцэгчүүдээ ураад ингээд нэг цугларалт хийж эцэгхийн хурал хийсэн байгаа. За энэ толгойд эцэг эхчүүдийн ерөнхийдөө оролцооны талаар нь хүүсийн байдлыг судалсан. За ер нь бол энд 19 эцэг эх цугласнаас 16% нь эрэгтэй, 84% нь эмэгтэй буюу нийт оролцооны одоо дийлэн хувийг ээжүүд, эмэгтэйчүүд эзэлж байгаа нь харагдаж байсан. Ерөнхийдөө бол одоо малчин өрхийн хүүхдүүд нь дийлэнх олонх нь ээж аав нь аваасаа хол хүүхд урьж ирсэн эсвэл тухайн айлын одоо эгч нарыг урьж ирсэн гэх маягаар одоо эцэгхийн хуралд маань ер нь ингэж оролцдог байсан. За мөн эцэгхийн боловсролын түвшнийг ангийн сурагчдаа эцэгхийн боловсролын түвшнийг харж үзэхэд дээд боловсролтой эцэг маань ердөө 5 буюу 16% эзэлж байсан. За ер нь ангийн сурагчдын эцэгхүүдийн хувьд бол бага боловсролтой буюу одоо нэрээ чөвчж чадахгүй тийм эцэгхүүд маань ер нь байдаг. Дийлэнх олонх нь ер нь боловсролын түвшин нэлээд доогоор байдаг нь бол бас бидний хувьд бол нэлээд бэрхшээлтэй асуудал байсан. За би энэ байдлыг ер нь бусад газруудад ямар байдгийг бэ гэдгийг судалж үзэхэд бас төв суурин газрын хувьд бол яг манай тоо эсэргээрч байх тэгээд дээд боловсролтой хүмүүс нь дийлэнх олох байгаа тийм байдлууд ажиглагддаг байсан. За тэгээ энэ байдлууд бол одоо миний эцэгхийн оролцоо сул байгаа дээр ер нь хамгийн их гол үзүүлэлт буюу анхаарах шаардлагатай ийм асуудал болж байна гэж би бас нэг бэрхшээл гэж үзсэн. За ер нь одоо манай ангийн давуу талын хувьд бол олимпиад эцэг та ангиас зохиож байгаа үйл ажиллагаанд хэрхэн оролцдог вэ гэдэгт бол ер нь үргэлж оролцдог нь ердөө 3 буюу 10% эзэлж байсан. Хаяа оролцдог огт оролцдог дийлэнх хувийг эзэлж байгаа нь манай одоо эцэгчүүдийн үйл ажиллагаа маань ер нь хангалтгүй төвшөнд явагдаж байсан. За энийг шийдвэрлэх нь ер нь миний тулгымцсан асуудал нэг юм а гэдэг нь одоо надад тавигдж байсан. За мөн та хүүхдийн багшаас ямар мэдээллийг авахыг илүү их хүсдэг вэ гэсэн асуултанд байна. За манай ангийн давуу тал бол олимпиад уралдаан тэмцээн, сум сургууль, бүсийн олимпиад, аймгийн олимпиадуудад бол маш идэвхтэй оролцож, үр дүнтэй оролцдог. Ер нь амжилтаа байнга хадгалж оролцдог. Тэгээд тэр давуу талаа ер нь эцэг эхүүд маань ер нь их ярьдаг. За тэгээд ер нь л олимпиад уралдаан тэмцээнүүдэд оролцуулах тал дээр л анхаарлаа хандуулдаг болохоос ш бусад тал дээр бол одоо бага анхаарлаа хандуулдаг. За үүнийг шийдвэрлэхийн тулд одоо би ямар арга замаар шийдвэрлэх гэхээр эцэгхээс хол байгаа, алс хол байгаа тэр хүүхдээс алс хол байгаа тэр эцэг эхчүүдийг яаж би татан оролцуулах вэ гэхээр за манай өөрийн орон нутгийн онцлог маань Монгол улсад хамгийн олон малтай сум.
За тэрүүгээрээ тэргүүнээс улсын тэргүүнээс болсон. Тэгээд малын ер нь мянгат малчид одоо 80 мянгат малчинтай 10 орчим 2-оос 3 мянгат малчинтай. За ер нь энэ байдал бол хамгийн их онцлог давуу тал онцлог байдал нь бол малчин үр ихтэйгээр одоо бас одоо тэр манай хүүхдүүдэд бол одоо малчин үрх байгаа нь бол манай хүүхдүүдийн бас тэр тал дээр их одоо нэмэгдэл юу гэх юм бэ одоо тий. За ийм бэрхшээлтэй зүйлүүд нь байсан. За тэгээд энэ байдлыг шийдвэрлэхийн тулд би гэр бүлтэй ажиллах тэр хавцыг нээгээд тэр хавцаараа би дамжуулан эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж чадсан. За энэ хавцанд юу байдаг гэхээр мэдээлэл. За даалгаврын гүйцэтгэхийн тулд тухайн одоо даалгавартай холбогдлолтой зөвлөмжүүд амун тэр юунда за даалгавар за тий харилцах дэвтэр эдгээр зүйлүүдийг ер нь хийж өгсөн. За харилцах дэвтрийн тусламжтайгаар ер нь эцэгхүүдээ санал хүсэлтэд за багшаас эцэгхээс багшад харилцах дэвтрүүдээ ингэж одоо чөлөөтэй санал хүсэлтэд солилцдог байсан. За энэ харилцах дэвтрийн үүднээс хүүхдийн хөгжилдөл эцэг эхийг алсын зайнаас татан оролцуулж чадсан. За энэ бол миний давуу тал болж чадсан. За ер нь энэ үйл ажиллагаагаар бол дамжуулаад төрөл бүрийн үйл ажиллагаануудыг явуулж чаддаг болсон. За энэ бас нэг хэлбэр буюу гэр бүлийн өдрөлгийг ингэж явуулж байгаа нэг юу байна. За энэ үйл ажиллагаан дээр бол бид нэр тухайн эцэг эхчүүдтэй нөгөө санал солилцоод туршлага солилцдог. Тухайн хавцаараа дамжуулаад тухайн хавцсанд одоо хийсэн мэдээллүүдээ нөгөө эцэг эхчүүдэд бусдад сурталчлах, тэрийг дэлгэн тавьж үзүүлэх, хамтран одоо суралцах ийм туршлага солилцох үйл ажиллагаа болгож явуулж чаддаг. За тэгээ энэ бас нэг бидний явуулдаг нэг үйл ажиллагаа нь хичээлийн бус тархины бус сургалтын явуулж байгаа бас нэг хэлбэрийн зураг байна. За бас энэ үйл ажиллагаанд бас нэг татан оролцуулах нэг хэлбэр бол аудийн оролцоог ер нь нэмэгдүүлэхийн зүйтэй юм аа. Түрүү манай эцэг эхчүүдийн оролцоонд ирээс аудийн сургалт ер нь оролцдоггүй байдаг энэ талыг шийдвэрлэх бас нэг том асуудал байсан. За тэгээ үүнийг аудийн сургалтыг зохион байгуулснараа аудийнхаа одоо хандлагыг өөрчлөх за аудийнхаа оролцоог нэмэгдүүлэх энэ тал дээр анхаарч ажилласан. Тэгээ аудийн маань оролцоо нэмэгдүүлж шатар даан заах, за хөгжим гимнастик заах гэх мэтчлэн энэ хичээлүүд ийм үйл ажиллагаануудаар аудийн оролцоо нэмэгдэж чадсан. За энэ ажлуудыг явуулсны үр дүнд за багш эцэг мэдээллийг цаг алдалгүй солилцдог болсон, гэрийн даалгаврыг чанартай хийдэг болсон, хүүхдийн сургуулийн төвшин мэддэг болсон, бусад эцэг эхчүүдэд туршлага судалдаг болсон, хүүхдийн хөгжлийн төвшин агсан, сурагчдын сурах этэх оролдлого сайжирсан. За үүний үр дүнд бол энэ үйл ажиллагааг явуулсны үр дүнд бол одоо чин сэтгэлийн ярилцлага, уулзалт, хурал цуглаан за ийм ажиллагаануудыг явуулсны үр дүнд бол эцэг эхчүүдийн маань хандлага өөрчлөгдөж чадсан. За мөн түүнийхээ үр дүнд бол эцэг эхчүүдийн маань хандлага өөрчлөгдсөнөөр оролцоо нэмэгдэж чадсан. За энэ оролцоо нэмэгдснээр бол одоо ангийн хүүхдний бүрийн хүүхдний бүрэл хөгжиж чадсан. Хүүхдэд маань ахиц дэвшил гарч хүүхэд хөгжсөн. За тэгээ би энэ дээр бас яг бас шаардлага хангахгүй болоод нэг аудийнхаа ярилцлагараас ганц нэг ярилцлага байсан чинь бас тэр маань шаардлага хангахгүй яаж чадсан. За ер нь бол бодит үр дүн бол ажиглагдсан. Тэр алс хол байгаа аавыг, ээжийг тэр 60 км алсаас сууж байгаа аавыг бол оролцоонд оролцуулж чадсанаа би энэ асуудлаа шийдэж чадсан. Одоо энэ аав ээжүүд маань ер нь миний үйл ажиллагаанд бол байнгын хамтаа ажиллагаатай болгож энэ үйл ажиллагаа маань тогтворж чадсан. За тэгээд энэ за энэ туршлагаа бол би өөрийнхөө сургууль дээр хийж хэрэгжүүлсэн байна. За сумынхаа хүүхдийн цэцэрлэг болон за аймгийнхаа сургуулиудад бас энэ туршлагаа одоо танилцуулж энэ туршлагаа нэвтрүүлсэн. За та бүхэнд баярлалаа. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүчтэй сургуулийн багш Баасан Сүрэн амьдрах чадвар суралцах үйл ажиллагааны сэдвийг хүүхдээр сонгуулах.
За амьдрах чадвар суралцах үйл ажиллагааны нэг чиглэлийн жилээс хэрэгжиж байгаа шин тутам сургалтыг дэмжих үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад багш нар тохиромжтой арга барил ирж хайх шаардлага уран гарсан учраас дараах судалгааг хийсэн. За судалгаанд Чингэлтэй дүүргийн 3 сургуулийн 30 бүлгийн багш 4-5 дугаар ангийн 30 бүлгийн багш нараас дараах судалгааг авсан. За асуулга 1. Танай анги 1-3 дугаар улирал ямар сэдв сонгосон бэ? За сэдв сонголтын хүрээг харахад сэдв томдсон, ерөнхий сэдв ажиглагдсан байгаа. За багш нараас асуулга 2 дээр багш нараас сэтгэл ханамжийн судалгаа авахыг хичээсэн. Сонгосон сэдвийн хүрээнд амьдрах чадвар суралцах үйл ажиллагааны үр дүн хэр байсан бэ гэж асуухад 17% сайн үр дүнтэй, 37% дунд зэрэг үр дүнтэй, 47% сэтгэлд хүрээгүй гэж хариулсан. Нийтдээ 84% таар үр дүнтэй байна. Яагаад багшаас би яагаад энэ сэтгэл дундуур байгаа юм бэ гэж асуухад сэдв томдсон. Сэдв тохироогүй, сэдв оновчгүй. Сонирхсан сэдвээ илүүд үтсэн. Багангийн хүүхэд бол сэдв сонгох нь хүнд байна гэж хариулсан. Тэгвэл амьдрах чадвар суралцах үүнээс дүгнэлт хийгээд үзэхэд амьдрах чадвар суралцах үйл ажиллагааны амин чухал хэсэг нь үндэс суурь нь сэдв сонголт буюу асуудлыг олж харах гэдгийг чухалчлаа авч үзлээ. За асуудлыг сонгохдоо сургуулийн зорилго хүүхдийн сонирхолд тулгуурлан асуудлыг бол сонгоно. Тэгээд би ангидаа хэрэгжүүлсэн 2 аргыг та бүхэндээ хуваалцъя. За нэгдүгээрх нь хилцүүлгийн аргаар асуудлыг сонгох алхмад. За миний сэдв хүүхэд бүр өөрийн сонирхсон, хэрэгцээтэй, тулгамдсан, шаардлагатай, чухал гэж үзсэн сэдвээ багшд бичгээд богинохон хугацаанд өгнө. За сонирхлоороо нэгдээ. Сэдвийг бүлэглэн ижил болон ойролцоо саналтай сурагчдаар баг бүрдүүлнэ. Тэгээд яагаад чухал гэж үзээд байгаа юм тийм ээ? Тэр дотроос нэгтгэж үзэхдээ бас яг энэ дээр бас яг бэрхшээл гарч ийсэн. Тэр нөгөө нэг сэдвүүдийг багш маш богинохон хугацаанд уншиж тэр ижил болон ойролцоо саналтаас сэдвээр нь ангилж өгөх нь бас илүү багшийн энэ дээр бас чадвар бас шаардлагатай байсан. За хилцүүлэгт бэлдээ. Багууд багийнхаа сэдвийг ангийн сэдв болгохын тулд багууд хоорондоо хилцүүлэг бэлдэнэ. Багш үүнд бол 2-3 асуулт чиглүүлэх асуулт өгнө. Жишээ нь яагаад энэ асуудал чухал гэж үзээд байгаа. За энэ дээр багш бас нэлийн багууд ажиллаж байгаа. За бүгдээрээ хилцээ 4-р алхамд болохоор багууд өөрсдийн сэдвээ бусдад батлан нотлон ярилцсан. Асуудлаа чухал гэдгээ батлан нотлон ярилцсан. За сандаа хурайг багуудын нөгөө санал дээр нэгтгэн энэ дээрс ангийн нэг сэдв гарч байгаа. За энэ ангийн сэдвийг санал хураалтын үндсэн дээр хамгийн их олон санал авсан ангийн сэдв болж байгаамаа. За ингээд энэ үйл ажиллагааг явуулсны эцэст амжилтын манай ангийн ярих чадвар 21 хүүхдээс 31 болж агсан. Хамтран ажиллах чадвар нь 20 хүүхд байсан бол 31 болж бас нэлээд бас агсан байгаа. Эргцүүлэн бодох чадвар бас агсан байгаа. За энэ дээрээс дахиад сэдв сонгох хүснэгтийн аргыг хийж үтсэн байгаа. Сэдв сонгох хүснэгтийн аргыг юугаараа ялгаатай байгаа, нөгөө алхамчилсан аргаараа юугаараа ялгаатай байгаа гэдгийг энэ дээрээс та бас ажиглаад үзэх нь зүйтэй ах. Энэ сэдвийг эхлээд багш хүснэгтийн аргаар багш самбарт бичээд мөн хүүхдүүдтэй ажлын хуудас тарааж өгнө. За хүүхдүүдтэйгээ зэрэг жишээ нь маш их манай анги гэхэд чинь 15 сэдв гаргаж ирж байгаа байхгүй. Тэр 15 сэдвээс багш дахиад хамгийн чухал гэсэн сэдвийг дахиад 5 сэдвийг ирэмблэх хэрэгтэй. Тэгээд ирэмблснийхаа дараа энэ дээрс манай ангийн хүүхдүүдийн сонгосон 3 сэдвийг би чухалчтай авч үзсэн байгаа. За энэ хогийн савнд хийх нь ер нь хэр хэрэгцээтэй сэдв вэ? За хэр их сонирхолтой сэдв вэ?
хэр их одоо толгомдсон одоо яг сэдв ингэдэг дээр яг хүүхэд одоо энэ дээр яг эргцүүлэн бодож байгаа, тунгааж бодож байгаа тийм ээ. Энэ дээр бас ажиглалт хийгээд би дандаа нь оролцооны одоо хэр их оролцож гин гэдгийг бас тэмдэглээд явах нь зүйтэй байх. За энэ сэдвийг сонгосноор чиний оролцоо хэр юм бэ гэдэг дээр бас 1-5 оноо өгöd нийт ингээд ангийн дундаж оноо гарч иж байгаа. За энэ нь одоо түрүүний алхамжилсан аргаараа юугаар ялгаатай юм гэхээр яг хүүхд бүр оролцоод тэн дээрээс багш энэ ер нь сонгосон сэдвээ одоо энэ сэдвийг сонголоод миний оролцоо хэр юм бэ гэдэг дээр бас дүгнэлт хийгээд энэ дээрээс бас гарч иж байгаа маа. За дүгнэлт хилцүүлгийн болон хүснэгтэй аргаар сэдв сонгох явцад дараах үр дүн гарч байсан. Хүүхдүүд бол хүсэл сонирхлоороо нэгдэж нэг сэдв сонгож чадаж байгаа нь зорилгодоо хүрэхэд хамтын хүч чухал гэдгийг бол ухаарсан. За эргцүүлэн бодох, бусдыг сонсох, багаар ажиллах, хүүхд бүрийн оролцоо бол нэмэгдсэн. За сурагч бүр асуудлыг хилэлцэн хамтаараа зөв шийдэлд хүрч чадсан учраас сэдв сонгох үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ зориулж ажиллаарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Хүүхдийн бүтээлийг сургалтанд ашиглах нь гэсэн сэдв байгаа. За энэ илтгэлийн маань ард бид бүхний одоо мэрэгжлийн зөвлөлийн маань хамт олон байна. За энэ хичээлийн жил биднэрт бол энэ цөмх төлбөрийг туршин хэрэгжүүлэх юм онцлог жил байсан учраас үнэхээр манай багийг хамт олон одоо ерөнхийлөгчөөснөр өөр байхыг хичээж ингэж ажилласан. За илтгэлийн маань зорилго ерөөсөө хүүхд бүрийн хөгжлийг дэмжиж тэдний хийсэн бүтээлийг сургалтанд ашиглах санааг одоо бусдад төвийн дэлгэрүүлэх ийм зорилготой. За тэгээд бидний дэвшүүлсэн санаа бол тэг хүүхдүүд маань оюун ухаанаа дайчлаад цаг зав гаргаад сэтгэл гаргаж хийсэн бүтээл ангид ердөө үзэсгэлэн төдий үр дүн муутай зөвхөн л одоо харах объект болж харагдаг. Та бүхэн цөмөрөө мэдж байгаа тийм ээ. Ангид ирээтэл ингээд чагсаатсан өрцөн байдаг. За сэдвээ бид нар бас судалж үзсэн. За энэ чанарын шинжилгээний хүрээнд ээлжид хичээлийг үр дүнтэй явуулах, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих, итвэх оролцоог нэмэгдүүлэх, тэдний авьяасыг нэ хөгжүүлэхэд одоо ямар боломж байна гэдэг талаар мэргэжлийн зөвлөлөөр бид нар хэлэлцээд ерөөсөө хүүхдүүдийнхээ бүтээлийг ээлжид хичээлдээ ашиглаж болох юм а гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. Одоо манай 1-р ангид одоо 245 хүүхэдтэй 7 бүлэгтэй. Тэгээ энийг ингээд дунджаар 20-оос 25-аас 30 бүтээл хийсэн гэж үзэх юм бол 6500 гаруй бүтээл ингээд байдаг байхгүй. Та бүхэнд ч гэсэн энэ хүн байдаг тийм ээ. За тэгээ хүүхдийн бүтээлийг бид нар ийм дараах чиглэлүүдээр сургалтанд ашиглаж болох юм байна гэсэн юм одоо нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн. За нэгдүгээрт нь нэг сэдвийг сонгон авч гүнзгийрүүлэх. Жишээлбэл энэ дээр одоо жишээ болгож байна. Миний гэр бүл гэсэн сэдвийг бид нэр сонгож аваад судлагдах хууныхаа хүрээнд одоо ямар сэдвтэй нь холбож болох юм бэ гэдэг талаар ингэ судалж гаргаж ирсэн байгаа. За та бүхэнд харагдаж байгаа бох тийм ээ. За энэ миний хайртай гэр бүл гэдэг энийг бид нэр 9 сарын 10-нд энэ хүүхдээр хийлгэсэн байсан. Тэгээ одоо уншиж хүчит сурсан хойно эргээд энийг монгол хэлнийхээ хичээлтэй за магадгүй 5 дахь ангид ороод одоо диаграм тийм ээ. Тэрний хүрээнд одоо энэ ах эгч аав ээжигээ бас ингээд өндөр наамаар нь харьцуулж ингэж битсэн. За тэгээ юутайгаа холбогдсон шүлэг чийжлээд урт богино нэгшгийг өнгөөр ялгуулах ч гэх юм ингээд бусд хичээлүүдтэй. За мөн чийжсэн шүлгээ зургаар илэрхийлсэн байна те. За тэгээд хүн орчныхоо хичээлтэй бас холбосон байгаа. Мөн асуултанд хариулж бичих хүн орчны хичээл энэ 2 сарын 4-ний бүтээл байна. За тэгээд гэрийнхнийхээ утасны дугаарыг хэрхэн мэдэх вэ гэд. За дараа нь одоо бид нэр энэ зохион бичих төвшөнд гэж орж ирсэн байгаа. За дараагийн нэг юу н холбогдох асуудал нь болохоор зэрэг ээлжид хичээлийн сэдвүүдтэйгээ бас холбож болох юм гэж үзсэн. За энэ дээр нөгөө миний мэргэжил гэдэг намар бид нар үзчихсэн тий. Энэ зураг гэхтэл одоо бид нар зүгээр нөгөө сканердод оруулсан өнгөц зурагнаас илүү энэ дээр тайлбарлаж ярихад бол үнэхээр хүүхдүүд маань гайхалтайгаар одоо нүдэн сэргэж ингэ сонирхож харж ирсэн.
За энэ дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтраад бид нар бас хичээлээс гадуурх ажил дээр усны тухай юм одоо иж бүрэн сэдвээр зураг зурсан байсан. Энийгээ бид нар одоо ингээд эргэж ашиглаж байгаа. За тэгээ бүтээлийг өөрсдөр нь тайлбарлах. Энэ манжин үлгэр бас бэлтгэлийн үед орсон. Бид нэр өнгөтэй харуулсан чинь багшаа ингээд цэцэрлэгт бид нар наадах чинь үтцээ ингээд нэг тоохгүй байсан. Гэтэл сая энэ хүн маань өөрөө ингээд бүтээлийг хийгээд тэг ингээд ангийнхандаага тайлбарлсан чинь бүр маш одоо их сонирхож бас харж байсан хүүхдүүд маань. За энэ хүн бас бэлтгэлийн үед юусэн хичээл ихгүй тэр хойно суугаад тонгоогоод ахаар ноцсон чинь ширээнийхаа доогоор баримлын шавраар зөндөө юм хийгээд тавьчихсан. Тэгээ тэрийг нэвтрүүлээ сая ингээ өсгөлийнхаа баяраар одоо бие даасан юм үзэсгэлэн гаргасан. Энийгээ ангийнхаа найзуудад ингээд тайлбарлаж өгч байгаа. За дараа нь үйл ажиллагааны төлөвлөгөө болгон хичээлээс гадуурх ажил, дугуйлан клуб бүттэйгээ бас хүүхдүүдийнхаа энэ бүтээлийг бас одоо холбож болох юм а гэж утсан бид нар. Энэ нормын намтар байна. Бид нар анх одоо бэлтгэлийн үед энэ нормын намтрыг ярьж өгөөд хүүхдүүдэд эмх зэгстэй сурах үүднээс тэгээ одоо эргээд бүтээл дээр ажилласан байдал харагдаж байна. За мөн өдрийн дэглэм. Энд орны хөөрхөн машин харагдаж байгаа тийм энэ нөгөө сүүлийн цаг дээр аав ээж нь гадаа хүлээж байгаа гэсэн. Ингээ өөрсдөр нь тайлбарлуулад ярихаар одоо маш сайхан тайлбарлаж ярьдаг байгаа. За мөн эцэгчүүдэрээ бид нар бас бүтээл хийгээд сургуультай ингээд одоо үзэсгэлэн дэлгэж харуулсан. Энийгээ бид нар бас хэрэглэгдэхүүн болгоод ингээд ашигладаг. За энэ эцэгчүүдийн маань хийсэн бүтээл харагдаж байна. За тэгээ үлдсэн бүтээлүүд зөндөө байгаа тийм ээ. Энэ дээр бид нар бас тодорхой одоо орой нөгөө ээж аав нь ирэхгүй хүлээгдэх ч юм энэ үед нь бүтээлийн тарааж өгöd ингээд дахиад ажилуулдаг. За энэ харагдаж байна навчаа тийм ээ өгүүлбэртэй бодлого зохиоход бас хэрэгэлсэн байна. За тэгээ хүүхдийн бүтээлийг сургалтанд ашигласны давуу тал бол хүүхд мэдээж өөрийнхөө битүүлийг илүү хайрладаг, сонирхож үздэг, хичээлд оролцоо нэмэгддэг. Бид нар ч гэсэн хүүхдүүдийнхаа давуу талыг олж харах, тэднийг ажиглах, судлах, авьяасыг нь илрүүлэх юм боломж нэгддэг. Мэдээж бидний арга зүйд өөрчлөлт ордог. Арга зүйдээ өөрчлөлт оруулснаар ээлжид жилийн чанар өргөөж дээшилдэг, хүүхдүүдээ судлах юм боломж гарч ирдэг. За тэгээ хүүхдүүдийн хэл яриа хөгжинэ. За тэгээд мэдээж альва юм сайн муу хоёр талтай. За анхаарах асуудал нь болохоор хүүхдүүд хийсэн бүтээлдээ хит төвлөрүүд бас хичээлийн гол хэсэгт юм анхаарахгүй байх хандлага байсан. Мөн хичээлийн эмх зэгц одоо дэглэм жахан алдагдаад байсан. Ийм учраас бид нар яаж хэдвэрлсэн гэхээр ээлжид хичээлийнхээ аль хэсэгт ашиглахаа нарийн тооцож тийм ээ аль хичээлийн ямар сэдвтэй холбохоо судалж төлөвлөсөн. За түгээн дэлгэрүүлсэн байдал дээр одоо нөгөө бүсийнхаа хэмжээнд бид нар энэ илтгэлийг 2 удаа тавьсан байгаа. За тэгээд багш нар одоо маш их одоо баярлж талархаж хүлээж авч ирсэн. За тэгээд яагаад энэ судалгаа ардаа гарсан бол гэж хайрч байгаа. Бид нар нөгөө өөрсдийнхөө төвшөнд хийжсэн учраас одоо нэг судлаад үзье. Үнэхээр энэ түгээн дэлгэрэх боломжтой юу гэдгийг бас ингээд судалж үзье. Тэгэхэд бол үнэхээр одоо ийм үзүүлэлтүүд харагдсан л да. Тийм ээ мэдээч хэрэглэгдэхгүй шаардлагатай. За тэгээд багш нар ямар хэрэглэгдэхгүй ашиглаж гэхдээ энд ер нь бүтээл харагдахгүй байгаа. За тэгээ ямар зориултаар ашигладаг хөлт ердөө л үзэсгэлэн гаргах тийм ээ тайлан тавих бүтээлийн сангийг баяжуулах гэсэн байгаа. За мэдээж багш нараасаа бас ээлж хэрэглэгдэхгүй хийхэд ямар бэрхшээл тохиолддог вэ гэсэн судалгаа авсан. За тэгээд энэ судалгааг за мэдээд дараа нь бас сурагчдаасаа судалгаа авсан. Тэгээд нэг хүүхэд дунджаар 20-од бүтээл хийдэг. Тэгээд ихэвчлэн урлаг технологийн хичээл дээр хийдэг гэсэн байсан. За тэгээд мөн үзэсгэлэн гаргахад хэрэгэлдэг гэсэн байсан. Ахлах ангийн сурагчд болохоор зөвхөн хөдөлмөрийн хичээл дээр хийдэг. Бага ангийнхаа нэг одоо хадгалж байгаа зарим нь хайцсан мэдэхгүй эргэж үзээгүй гэдэг. Тэгээд энэ судалгаанаас харахад хүүхдүүд бүтээлийг маш ихээр хийдэг боловч ерөөсөө л эргэж энэ нь бол ашиглагддаггүй юм байна гэсэн. За тэгээд ерөөсөө л бидний дүгнэлтэл энэ байна. Багш ярил би мартна. Багш үзүүлэх юм бол би санана. Багш надаар хэлэх юм бол би чаднаа. За тэгээд орчин үеийн багш бол багштуудыг бас сайн сурагч байх ёстой гэсэн нэгөр ихтэй өндөрлөө. Тэгээд мэдээч хүүхдийн хөгжил бол багшийн хөгжлийг тол байдаг. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Би Говьтай ангийн Таашаа сумын бага олон сургуулийн багш Бизээ гэдэг хүн байна. За өнөөдөр та бүхэндээ багийн хамтын үйл ажиллагаа ба
сайн хичээл гэдэг итгэл тавих гэж байна. За энэ итгэл тавих үндэслэл нь болохоор хүүхэд төрийг хөгжүүлэх хичээл үйл ажиллагааны бүтээлч хөтлөө явуулахын тулд сайн дуршлагаа харилцан хуваалцах, багаар хамтран ажиллах, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, тийм ээ арга зүйгээ тасралтгүй хөгжүүлэх нэг хөшүүрэг нь бол сайн хичээл юм аа. Тэгээ сайн хичээлийг хөтлөн явуулахын тулд судалгааны багийн хамтын үйл ажиллагааг нарийн зохион байгуулж, хамтран ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх нь хамгийн чухал юм гэж үзсэн юм аа. За энэний үр дүнд Говьалтай аймаг маань 6 хичээлээр Говьалтай аймаг маань 4 бүс болгон зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тэгээ зөвлөгөөний зохион байгуулахад дэлгэр бүсийн нийт 6 сумын 26 багшийн зөвлөгөөнд оролцож 20 хичээл ба үйл ажиллагаа тэгээд 4 мэлтгэлээр оролцсон зөвлөгөөнд. Тэгээд зөвлөгөөнд оролцохдоо 6 сум маань нэг хичээлийг бэлтгэн ирж түүн дээрээ хилцүүлэх гэж арга зөвлөгөө аван ажилласан. За энэ зөвлөгөөнөөс бид нар хамгийн эхлээд багшийнхаа арга зүйг судалсан. Одоо шинжлэгдсэн технологиор хичээл зааж байгаа багш хэд байна? Тийм ээ. Одоо өмнө нөгөө багш төвтэй одоо уламжлалт аргаар зааж байгаа багш хэд байна гэсэн судалгаа авахад одоо судалгаанд маань 41% нь шинжлэгдсэн технологиор хичээл заасан. Тэгээ өмнө үлдсэн 50% нь болохоор уламжлалт аргаараа багш төвтэй сургалтыг зохион байгуулсан. За тэгээд дараад нь бид нар хүүхдүүдээс бас дахин судалгаа авахад технологийн хичээлээр судалгаа авсан. 6 цагийн хичээлээр хүүхдүүд маань судалгаа аваад энэ хичээл маань танд аль нь сонирхолтой байна вэ гэсэн судалгаа авахад хүүхдүүд маань 2 дугаар цаг 4 дугаар цагийн хичээлийг илүү сонирхолтой хичээл орсон гэж үзсэн. Ягаад энэ хичээл маань сонирхолтой хичээл болсон бэ гэхээр одоо 5 дугаар ангийн хүн байгалийн амьд дэмтэй салаат хийх гэдэг хичээл орсон. Тэр маань багш зөвхөн юмыг нь чиглүүлээд өгсөн. Тэр хүүхдүүд өөрсдөө бүгдээ салаатаа өөрсдөө хийж салаатаа хийж идсэн байгаа. Тэр амьд дэмтэй бүтээгдэхүүн хийж идсэн байгаа. За тэгээ 2 дугаар цагийн хичээл маань болохоор мартан зураг зурах гэдэг. Багш зөвхөн чиглүүлж өгөөд хүүхдүүд өөрсдөө бүтээлээ багшийн чиглүүлсэн хөтөлбөрийн дагуу багш хүүхдүүд өөрсдөө бүтээлээ хийж гаргасан. Нөгөө бус хичээлүүд нь болохоор багш нөгөө өөрөө ингээл өдөртөө яриад яваад байсан. Хүүхдүүдийн багшийн зааврын дагуу хичээлээ хийсэн нь болохоор сонирхолтой байна гэж үзсэн байгаа. За тэгээд энэ шийдвэрээс бид нар ерөөсөө хамгийн түрүүнд багш нар ерөөсөө арга зүй технологио шинжлэх шаардлагатай гэж үзсэн. За тэгээд үүнд болохоор тэгээд технологи яг үзчихээ. Тэгээд бид нар бүгд судлагдсан бүрээрээ одоо энэ зөвлөгөө зохион байгуулчаа судлагдсан бүрээрээ нэг хичээлээ эргээд нөгөө арга зүй технологи өөрчлөлийгээд яриад нэг хичээлээ сумдаа бид нар аваад эргээ явсан. Очоод хичээлээ сум дээр очиж хичээлээ бэлтгэн заагаад одоо эргээ өдөрдөгч багш дэлгэр бүсийн өдөрдөгч багшлуугаа бүгд нар холбоо бариад энэ хичээл нь ингэж явагдлаа гэдгээ бүгдөө хичээлээ уцаар ярьж хилцүүлэг хийгээд бид нар арга зүйгээ нөгөө хичээлээ дахин сайжруулж зааж байгаа. Нөгөө өмнөх уламжлалт аргаар заажсан багш эргээд хичээлээ сайжруулан заасан. Тэгээд одоо 6 хичээлээ зохион байгуулсан. Энэ дээр иргэний боловсролын хичээл, хүн байгалийн хичээл, технологийн хичээл, одоо энэ математикийн хичээл байна. Энэ маань төслөг урлагийн хичээл, энэ маань юуны хичээл, монгол хэлний хичээл. За тэгээд энэ 6 хичээлийг бид нар зааж үйл ажиллагааг сум дээр заагаад эргээ бид нар ингээд эхлээд технологи арга зүйгөө өөрчлөхийн тулд бид нар багш солилцоо гэдэг юмыг дахиад бид нар бүсээрээ зохион байгуулсан. Тэгээд багш солилцоог зохион байгуулахдаа бид нар ингээд 6 сум ингээд хамтан зохион байгуулад одоо дэлгэр гэдэг сум дээрээ хэд бид нар технологийн тэр багш нар сумын багш нарыг дэлгэрийн бүс дээрээ цуглуулсан сум дээрээ. Тэгээд гуйлынгийнхан гэдэг хүн байгууллагын багш нарыг бүгдийн гуйлын сум дээрээ зохион байгуулад ингээд тусдаа ингээд 6 сум дээрээ 6 судалгаанаа ингээд багш нараа ингээд зохион байгуулаад тэнд очиж солилцоо хийсэн. Солилцоо хийгүүд бид нар сайн хичээлийг бэлтгэх нь гол биш. Бид нар тэр сумынхаа сургуулийн бас онцлогийг яасан. Судалсан. Одоо би гэхэд одоо таашаар сумаас тэр Говьалтай аймгийн гуйлын сумд очиж багшаадахад тэр маань 2 бүлэгтэй байсан. Би болохоор таашаар сумд багшаадахтаа маас таашаар сум болохоор нэг бүлэгтэй. Тэгээд хүүхдийн тоо нэг анги 10 хүүхэдтэй байхгүй. Тэгээд би очиж 10 хүүхэд хичээл зааж байхаараа дахиад ирээ 30 хүүхэдтэй ингэж очиж хичээл заасан чинь би нэгдүгээрт өөрөөхөө арга зүй технологи нөгөө 8 хүүхдэд заасан бол 30 хүүхдэд яаж заах вэ гэдэг технологи би дахиад өөр дээрээ судлах болсон. Нөгөө багш маань 30 хүүхдэд хичээл заасан багш маань 8 хүүхдээр заахаар нөгөө хөтөлбөр технологич маань нөгөө 30 хүүхдэд заасан хөтөлбөр маань 8 хүүхдэд яаж заах вэ гэдэг чинь бас тэр багшд юм бодогдсон шүү дээ. Надад бас зөндөө юм бодогдсон. Тэгээд тэр өшөө сумын багш нар бас ирээд
технологиогоо бид нэр дахиад нэг хичээл өөрсдөө бэлтгээд заасан тэр сум дээр. Тэр сум дээрээ заагаад миний надаас авах туршлагыг тэр багш нар маань авсан. Тэр багш нарын туршлагыг би бас яг өөр дээрээ аваж үзээд за ерөөсөө л арга зүй хандлагаа өөрчлөх хамгийн түнд хандлагаа өөрчлөх шаардлагатай багш нар маань гэдэг үүднээс тэгээд бид нар одоо нөгөө заасан багш нарынхаа авсан туршлагаа бид нар сум дээрээ явуулчаад төгөөнд дэлгэрүүлэх нөгөө багш нартаа. Тэгээд хамгийн гол нь хамтын үйл ажиллагаа гэдэг. Манайх нөгөө 5 ангийн 5 бүлэгтээ нэг ганцхан бүлэгтээ 5 багш. Тэгээд сум дээр очихоор багийн хамтын үйл ажиллагаа гэдэг юм бэдгүү сум дээр ерөөсөн. Нөгөө нэг бүлэгт нэг багштай юм чи бид нар хамтарч ажиллаж чаддаггүй. Тэгээд ингээ багаараа хамтран ажиллахаар бол ерөөсөн хамгийн түрүүнд багш нарын хандлага арга зүйд өөрчлөлт орсон. Тэгээд дараад нь ерөөсөө за хичээл хүүхдүүдэд сайн хичээл хүүхдүүдэд зохион байгуулахад хүүхдүүдийг хамгийн түрүүнд хэрэглэтгүн хүүхдүүд нь яг бодит хэрэглэтгүн өөрсдөд нь өгөхөд хүүхдүүдийг хэрэглэтгүнийг аваад хичээлийг үйл ажиллагаа зохион байгуулах хүүхдүүд өөрсдөө ингээ хөтлөөд явчихна гэдэг үгээр бид нар хэрэглэтгүнийг аваад ийдсэн. За тэгээ бид нар одоо хандлагаа өөрчлөхийн тулд ингээ түрүүн нэг хэлсэн багш солилцоог ингээ зохион байгуулсан. Ингээ гуйлынгийн багш ингээ бигэр дээр эрдэнэ дээр чандман дээр гуйлынгийн 5 багш 5 сум дээр очсон байгаа. Тайшийн 5 багш 5 сум дээр очсон. Тэгээд ингээд очиход биднүүсийг эргээд очиход нөгөө багш нар маань нөгөө бахан сум дээр очсон багш маань миний ангид хичээд ороод байж байгаа. Тэгээд бид нар хамгийн дарга зүйг өөрчлөе гэж бодсон. За тэгээд бид нар хүүхдүүдээсээ одоо би энэ сум дээр очиод эхлээд би сум дээр тэр хичээлээ заачаад ирсэн чинь миний заасан хичээл нэг юу байгааг хүүхдүүд нэг оролцож чадаагүй. Тэгээд би ирээд сайн хичээлээ бэлтгээд тэгээд нэг арга зүйгээ багш нараас туршлага аваад арга зүйгээ аваад хэрэглэтгүүнээ бэлдээд эргээд би сум дээр очиж хичээл заахад эхлээд миний хүүхдэд 13 хүүхэд маань тэгээд миний хичээлд идэвхтэй яг удаа оролцож исэн. Тэгээд 38 хүүхэд маань ерөөсөө тэгээд намайг миний үгийг дагсан. Намайг тэг өгөөд хичээл гүүг өгөөд бос өгөөд босчоо сууж байжсэн. Тэгээд дараад нь би хичээлээ заагаад эргээд би нөгөө хичээлээ сайжруулад хэрэглэтгүүнээ бэлдээд ингээд бүхмөө бэлдээд очиод нөгөө сум дээр очиж хичээл заахад 32 хүүхэд маань миний хичээлд багшаа би гэгээд ингээд босоод ингээд ингийн гээд ингээд хүүхдүүд нь бүр ингээд яг хичээл чинь нөгөө хэрэглэтгүүн цаас ингээд хөтлөө яваад төхөөр ингээд хүүхдүүд нь хичээл нь сонирхолтой хүүхдүүдийн чадвар нөгөө багийн үүдээ хүүхдүүдийн сурах ирмэлцэл нь төрсөн хүүхдүүдийн. За тэгээд бид нэр 3 дугаарт нь бид нэр хэрэглэтгүүнийг авч үзнэ ярьсан. Хэрэглэтгүүнийг авч бид нэр ингээд хүн байгаль дээр би нөгөө ургамлын хэрхэн тоос хүртэх гэж 5 дугаар ингээд гэтээ бид нэр ингээд нөгөө шавжаар тоос хүртэх гэ бид нэр амтан хайгаад нөгөө сумд хөдөө орнод долдоогүй сумд аймагаас зайтай болоод долдоогүй. Тийм учраас бид нэр ингээд юу хийх вэ гэж бодож байгаа бид нэр ингээд нэг өнгөт принтер олоод бид нэр ингээд ирвэхээ ингээд хевлээд хоёр талаас нь ирвэхээний зураг хоёр талд нь ингээд гаргаад наагаад тэгээд тоос хүртэлтийг яаж явуулах вэ гэж тэгсэн чинь бид нэр ингээд 5 удаагийн туршилт хийгээ үзсэн. Эхлээд бид нэр тоосыг зүгээр үзсэн чинь болохгүй байсан. Цагаан шохоор үзсэн болохгүй байсан. Бид нэр хамгийн сүүлд нь нөгөө алаг шохоогоор улаан шагаан шохоогоор бид нэр ингээд үрж ягаад тэгээ ирвэхээнийхээ доотлол дээр хөвн наагаад тэгээ хөвөнгөөрөө бид нөгөө ирвэхээний нэг цэцгээс нөгөө цэцгэндээ суугаад нөгөө хөвөн дээр нь тоос нь шингээд нөгөө цэцгэн дээр очиход нөгөө тоос нь ирвэхээнийхээ тэр юун дээр тоосны амсар дээр нөгөө тоосоо эргээд буулгах. Нөгөөдгөө эргээ үзгээд нөгөө ягаан шохоо нөгөө хөвөндөө дамжсан тоос нь эргээд нөгөөдгөн дээр очиход эргээ шохоо нь ингээд унж тоос хөтөлтийг явуулсан. Тэгээд бид нэр тэр хэрэглэтгүүн бэлдээд одоо тэр бас мулааж тийм ээ тэр ургамлын хэрэгтний мулааж олдоогүй. Бид нэр бас цаасаар тэр мулаажийг бүр хэрэгтэнтэй хийгээд бас хэрэглэтгүүн. Энэ хэрэглэтгүүн маань 6 сумдаа бүгдэнд нь очиж түгээгдсэн байж байгаа. За тэгээд бид нарт энэ хичээл солилцоо гэгээд энэ сайн дуршлага, сайн хичээл заагаад ингээ явхад биднэрт бэрхшээл тулгарсан хөдөө орнуудад чинь тэгээд зайлшгүй шаардлагатай бэрхшээл тулгарсан. Тэгээд хичээл бэлтгэхэд цаг хугацаа бол их шаардагдсан. Тэгээд олон багшийн санаа нөгөө 6 сумаас ирсэн багшийн санааг нэгтгэж нэг шийдэлд хүрэхэд бас хэцүү байсан билээ, хүндрэлтэй байсан. Тэгээд хүүхдийн мэдлэг чадварын төвшинг тогтооход хэцүү байсан. Түрүүндээ сурагчдын тоогоо ярьсан. Сурагчдын тоо харилцан адилгүй байсан. За тэгээд сум хоорондын зай хол байсан. Тэгээд хичээлийн нөгөө сонголт бас хэцүү байсан. За тэгээд бид нэр энэ сайн хичээлийг заасан бид нар арга зүйгээ өөрчлөн одоо хаймгийн сайн хичээлийн солилцоонд ор биднээс хичээл амжилттай хүртсэн байгаа. За бид нар хамгийн үр дүнд юу гэж хүрсэн бэ гэхлээр ерөөсөө сурах госод ирэмсийг төрүүлж хүн бодож багш хүн тийм ээ. Тийм багш хүнийг галыг асааж өгөх хэрэгтэй гэж үзсэн. Тэгээд бид нар хичээл заагаад багш нар ерөөсөө би хөгшин хүн та нар залуучуудын заа гэдэг ингээ хоошоо суугаадсэн багш нар чинь хамгийн сүүлд хичээлээ бид нар бүгдийн арга зүйгээ өөрчлөө технологи өөрчлөлтөн чинь багш нар чинь ерөөсөө хөгшинч байсан залууч байсан багшаа би заа бүгдөө тэгвэл хэний чам байсаад сургуульчээ л дэгээ бид нар ингээ яриадсан байхгүй. Тэгэхээр ерөөсөө хамгийн түнд багш нарын хандлага
хандлагыг өөрчлөх гэж шаардлагатай байсан. За, гараад тавьсан байл. За би өнөөдөр дугуй дурсыг завурчлан бүтээл хийж